гомдлохоо болж өөртөө итгээрэй. Жозеф Морфи, Далд ухамсарын хүч. Америкийн алдарт философч, түүх сэтгэл судлаач Уильям Джеймс 19-р зууны хамгийн агуу нээлт нь физик биш, харин итгэлээр суурилсан далд ухамсарын хүчийг эзэн явдал гэжээ. Зарим хүмүүс яагаад гунигтай байдаг юм болоо? Харин зарим нь яагаад аз жаргалтай амьдардаг юм бэ? Яагаад зарим хүмүүс үргэлж аз жаргалтай, хийсэн бүхэн сайхан бүтдэг, гэтэл ямар хүн үргэлж ядуу золгүй байдаг юм болоо? Дэлхийд ирэх бүх шашнуудын ард итгэвэл бодит болно гэсэн итгэл үнэмшил байдаг. Буддизм, христийн шашин, ислам, юдаизм гэх мэт шашин бүрийн сургаал зөрүүтэйч бүх итгэгчид залбирлын хариуг хүлээн авдаг. Шалтгаан залбирч байгаа зүйлдээ итгэлтэй байдаг учраас тэрэ. Амьдралын хууль бол итгэлийн хууль. Итгэл нь зүрхэнд байгаа бодол юм аа. Оюун ухаан, бие махбод, хүрээлэн буй орчин тухайн хүний бодож, мэдэрч, итгэж байгаа зүйлийг дагдаг. Хүн бүр эрүүл сарвал аз жаргалтай, аюулгүй байхыг хүсдэг. Гэхдээ бидний хэдэн энэ зорилготой хүрдэг болоо? Гайхамшиг бүтээдэг далд ухамсарын хүч биднийг төрхөөс өмнө оршин байсан. Далд ухамсар нь харанхуй өрөөтэй адил. Далд ухамсарын харанхуй өрөө нь бие сэтгэлийг эдгэх орон зай бөгөөд баялаг бүтээдэг газар юм аа. Надад тохиолдсон ямар ч зүйл өөрөө аяндаа тохиолддоггүй. Өөрийн ертөнцийг өөрчлөхийн тулд дотоод хүнээ өөрчлөхөөс эхлээрэй. Хэрэв хэн нэгэн тасалгаанд найтай бол би ханиад хүрэх үедээ гэж санаа зовох тохиолдол байдаг. Айдсан сэтгэлийг хөдөлгөж, айж үзүүлэх бодит болгодог. Нөгөөтэйгүр эрүүл сарвал би ханиад хүрэхгүй гэж итгэдэг хүмүүс үнэндээ ханиад хүрэнд бага байдаг. Эдгээр хүчинд хаанаас ирдэг юм бэ? Эдгээр хүчинд далд ухамсараас ирдэг. Алин мэтгэд мах цус болж хувирдаг шиг эрүүл сарвал амар амгалан амьдрахыг бодож зөрсгөлдөө тээж явбал тэр нь таны амьдралд нөлөөлнө. Бензин хийлээгээд машин шууд хөдөлтгүй. Эхлээд машинаа асааж хөдөлгүүрээ тохируулдаг. Хүний сэтгэл яг адил. Сэтгэлгээ өөрчилснөөр л та өөрийн ертөнцийг хүссэн зөв рүүгээ чиглүүлж чадна. Бид бүгдээрээ сэтгэлийнхээ удирдагч нь бөгөөд хувь тавилгынхаа эзэн юм аа. Бид сонгох эрх мэдэлтэй гэдгээ бүү мартаарай. Амьдралаа сонгоцгоё. Эрүүл мэндийг сонгоцгоё. Аз жаргалыг сонгоцгоё. Соронз нь өөрийн жингээс 12 дахь их зүйлийг өргөж чаддаг. Хүн эгоогоо алдвал өдийгч өргөж чадахгүй. Хоёр төрлийн хүн байдаг. Сорончиг хүмүүс өөртөө итгэлээр дүүрэн байдаг. Тэд амжилтанд хүрч ялахын тулд энэ ертөнцид төрсөн гэдгээ мэддэг. Гэвч ихэнх хүмүүс соронзон чанараа алдаж айц зэрэглзээгээр дүүрэн амьдралаар амьдардаг. Ийм хүн өмнө боломж байсан ч бүтлгүүтвэл яах вэ? Мөнгө алдаж магадгүй. Бусад хүмүүс намайг шоолбол яана гэх зэрэгээр боддог. Ямар нэг зүйлийг хүс залбирахдаа аль хэдийн бэлсэн мэд бодоорой. Тэгвэл бодит болно. Оюун санааны хууль нь итгэлийн хууль юм. Далд ухамсар нь үйлдэл ба хариу үйлдэлд нийтлэг хуулиар хүснийхэн дагуу хариу өгдөг. Хэрэв эхний үйлдэл нь бодол юм бол хариу үйлдэл нь бодлын мөн чанарын дагуу далд ухамсараас гарах хариу үйлдэл болно. Үүнтэй ижил зарчмаар оюун ухаанаа тогтун тайван байлгаж, эрүүл мэнд, амар амгалан, сайн сайхан сэтгэлээр дүүргэх үед таны амьдралд гайхамшгууд тохиолдно. Амар амгалан, аз жаргал, хөгжил сэтгэлтийн үрийг тарьж, бие зүг авч яван сайн үлийг хийцгээе. Амьдралаасаа зөрчилдөөн, булааныг арилгаж, хязгаараа даван туулахын тулд түүний шалтгааныг устгах хэрэгтэй. Үүнд шалтгаан гэдэг нь одоогийн ухамсарыг ашиглах арга бөгөөд ухамсарт орж ирж буй бодол дүр төрх юм аа. Зарчим маш энгийн. Учир шалтгааныг өөрчилснөөр үр дүнг өөрчилж болно. Бодол санаа нь учир шалтгаан болж нөхцөл байдал хэмээх үр дүнг бий болгодог. Далд ухамсарын үйл ажиллагаагаар бие махбодыг ч эдгэж болно. Орой бүр сэтгэлээ тайвшруулсны дараа
эрүү сарвал болж байна гэж бодвол таны үндэс зарц далд ухамсар түүний дагуу ажиллах болно. Мэдэхгүй, болохгүй, боломж байхгүй, би хийж чадахгүй зэрэг сөрөг үг хэллэгийг битгий хэрэглээрэй. Далд ухамсар нь үүнийг шууд утгаар нь хүлээж авдаг бөгөөд таны хүссэн зүйлээ хийх мөнгөтэй, чадвартай болоход саад болдог. Далд ухамсарын хүчийг ашиглавал болохгүй зүйл гэж үгүй гэдгийг гарцаагүй хэлье. Амьдралын хууль бол итгэлийн хууль. Итгэл бол таны сэтгэл дэх бодол юм аа. Надад хор хүнэл учруулж гомдоох зүйл бүү идэг. Би олон сэтгэлийг эдгэж, урам зориг эрчүүч өгч, амьдралыг цэцгэлүүлэх далд ухамсарын хүч чадалд итгээрэй. Хэрв та бодлоо өөрчилвөл хувь заяа чинь өөрчлөгдөнө. Өөрийн далд ухамсараас бүтээлч эерэг сайхан бодлуудыг дахин илээх нь буруу бодлуудыг засах хамгийн найдвартай арга юм аа. Далд ухамсараас дадал туршилт үүсдэг. Эерэг бодлууд далд ухамсарт дахин орж ирэхэд далд ухамсар нь эерэг бодлыг хүлээн авч эрүүл сэтгэж, эрүүл амьдрах зуршлыг бий болгодог. Сайныг бодоход сайн зүйл, мууг бодоход муу зүйл тохиолдно. Бодол санаа намайг бий болгодог. Юу ч болсон би чадахгүй гэж битгий хэлээрэй. Би өөрийн далд ухамсарын хүчээр юу ч хийж чадна хэмээн хэлж, чадахгүй байх гэсэн айдсаасаа ангижирч, даван туулж байгаарай. Итгэл бол газар тарьсан үртэй адил. Цэцэг тарвал цэцэг ургана, ногоо суулгавал ногоо л ургана. Бие махбодыг эдгэх цорын ганц үйл явц бол итгэл юм аа. Эдгээр хүч нь хүн бүрийн далд ухамсарт оршдог бөгөөд өвчтөе хүн хандлагаа өөрчлөх үед тухайн хүч нь идэвхчин дарахтаг. Итгэл үнэмшил нь оюун ухаанд байгаа бодол бөгөөд таны бодож байгаа зүйл үнэхээр биелнэ. Таны мэдэрч хэлсэн зүйл үнэн бөгөөд биелдэг. Тэгвэл эв найрамдал, эрүүл мэнд, амар амгалан, элбэг дэлбэг бэлэгдэн захиалсан дээр бидтэй. Таны зүртгэл юу хүсэж байгааг өөрийн дотроос хайгаарай. Хэрв та харанхугаас ангижрыг гэвэл гэрэл хэрэгтэй. Хүүтнийг даван туулахад дулаан хэрэгтэй байдаг шиг сөрөг бодлыг эерэг болгон хувиргах замаар сөрөг бодол санаанаас салж чадна. Сайн зүйл тохиолдно хэмээн батламж өгөхийг хэлдэг бол муу зүйл шахан орж ирэх орон зай байхгүй. Далд ухамсар нь өдөржин ажилдаг. Сөрөг бодол ботход амьдрал руу чиглэн далд ухамсарт саад учруулдаг. Атаархал, айдас, төвшүүр, сэтгэл зовнил нь мэдрэл дотоод шүүрлийн бушрааг гэмтээдэг. Сэтгцийн болон бие махбодын бүх төрлийн өвчнийг үүсгэдэг. Амжилтанд хүрэх 3 алхмыг тайлбарлая. Итгэх гэдэг нь аливаа зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрөх явдал юм. Амжилтанд хүрэх эхний алхам бол асуудлыг тодорхойлж хүлээн зөвшөөрөх явдал. Хоёр дахь нь далд ухамсарт асуудлыг даатгах нь. Далд ухамсар нь асуудлыг хамгийн үр дүнтэй шийдэх арга замыг мэдэж байдаг. Гурав дахь нь асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байж сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал. Зүрхний цохилт, уушиг, бие эрхнүүдийн үйл ажиллагаанд хэд их санаа зовох нь муу нөлөөтэй байдаг. Зүгээр л бүх зүйлийг өөрийн далд ухамсарт даатгаад орчлон ертөнц намайг хамгаалж бүх зүйл бүтэж биелэн хэмээн бодож хэлж байгаарай. Хэрв та эрүүл гэж мэдэрч байвал эрүүл болно. Та өөрийгөө баян гэж мэдрвэл баян болно. Төсөөлөл бол хамгийн хүчрэг чадвар. Миний төсөөлж байгаа сайн сайхан зүйл биелсэн байна гэж бодож байгаарай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгэнэ үү? Баярлалаа.